Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Мега телевизийн өнөөдөр анх удаа явагдаж байгаа гоо сайхны бүтээгдэхүүний талаарх ийм цаг маань эхлэх гэж байна. Ингээд миний хажууд бүгд найрамдах Солонгос улсын Jimma Korea компани Diamond захирал доктор Ант өнөр жаргал захирал маань ирсэн байгаа. За баяр хүргэе. Баярлалаа. Мега телевиз дээр Jimma-гийн гоо сайхны бүтээгдэхүүний анхны чиг хийж аваа. Урьдчилан маань хүлээж авч бас цаг гаргаж аваад баярлалаа. Гэхдээ манай телевизд болохоор битээрийн 5 жилийн өмнөх янжуулагчийн тухай бас олон бидний лайвууд маань бас байгаа, бичлэгүүд бол байгаа. Тэгээд яг энэ жилийн хувьд бол анх удаа ийм цагийг гаргаж байна. За ингээд та цаг гаргаж аваад би баярлалаа гэж дахин хэлмээр байна. Баярлалаа. За өнөөдөр бас урьж оролцсонд баярлалаа. Айгаа гоё. Өнөөдөр Сөүлд маш их бороотой, борооны уйлрал эхэлж байгаа. Тэгээд шаагсан бороотой маш гоё өдөр байна. Бид хоёр болохоор зэрэг яг Сөүл хот дахь Jimma Korea компани төв офис дээрээс та бүхэнтэйгээ их уулзаж байна. Тэгээ таныг өнөөдөр би яг энэ нөгөө Jimma Korea компаниас гаргасан шинэ энэ 7-той сет байгаа шүү дээ. Энэ талаар манай үзэгчдэд бас гоё ярьж өгөөч гэж урьсан. Окей. Яг энэ Jimma доож ирж байгаа бүтээгдэхүүнүүдийн чанарын хувьд бол үнэн супер байдаг л да. Үнэхээр миний хувьд одоо 5 жил энэ бүтээгдэхүүнүүдийг орчуулад ахаа зах зээл дээр судалгаа хийгээд ингээ үзэхээр энэ удаа орж ирсэн 7-тай сет бол дэлхийн зах зээл дээр өрсөлдөж чадах best бүтээгдэхүүн орж ирсэн байгаа. Тэгээд үг болгоныг нь өгчилж бүгдийг нь орчуулад тэгээ монголчуудтай орчуулж хүргэдэг бас хүний хувьд хэний ч өмнө бид нөр бардам бусад санал болгож чадах маш ухаалаг гүн тэгсээр супер чанар энд байгаа. Тэгээд мөн заавал үйлдвэрлэсэн газрыг бас бид нэг судалж үзэж явах хэрэгтэй юм байна. Тэр үйлдвэрлэж байгаа газар нь өөрөө өнөөдөр John Course гэдэг бүгдэн Солонгос улсад number 1-д ордог одоо гоо сайхны үйлдвэрлэж байгаа. Тэгвэр бас өнөөдрийн манай энэ 7-тай сетийн бас нэгэн том гайхамшиг орж байгаа байхгүй юу. Тэгээд ахин нэг одоо онцолж хэлэх зүйл нь юу вэ гэхээр үүнийг Jimma Korea өөрөө үйлдвэрлэж байгаа. Энэс одоо бусад компанитай харьцуулахад тухайн компани ийм бид нар шиг те одоо компаниуд өөрөө бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн гэдэг маш том үзүүлэлт болдог. Нөөц сайтай тухайн компани доктортой компани гэдгийг харж болдог. Даваа талууд нэг бол энэ өөрөө үйлдвэрлэх бүтээгдэхүүн хэр олон бэ гэдэг зүйл болчихж байгаа хгүй. Тэн дундаасаа мейн өөрөө үйлдвэрлэж гэнэ гэдэг бас их чухал үзүүлэлт болдог. Тэгээд Jimma Korea компани өөрөө энэ бүтээгдэхүүнийг одоо хамгийн сайн чанараар үйлдвэрлэж оруулж ирж байгаа. За. Тэгээд чанарын хувьд ороод бүтээгдэхүүн болгон дээр ярих юм бол одоо зөвхөн энэ 7-тай сетээр би бол 2 цаг лекц унсан ч чадхаар байна. Гэхдээ өнөөдөр та бүхэнд бүтээгдэхүүн болгоны онцлогоос товчхон хүргэе. Би болохоор зэрэг нөгөө намайг Jimma Korea компани Сафир захирал гэдгийг бодохгүй болсон. Цолмоор ахиж байгаа гэдгийг мэдж байгаа бас олон харилцагчид маань бас дэлхийн өнцөг булан бүрээс захиалаа эхэлсэн байгаа. Тэгээд би таны нөгөө хичээлүүдийг бол би шууд гэж явуулдаг. Гэхдээ би өөрөө яг энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд 2 сар болцсны хувьд анхны хэрэглэгчийн хувьд бас нөгөө талаар таны хичээл болохоор маш давуу тал нь шинжлэх ухааны үндэслэлтэй те одоо яг дэлхийн нийтийн дээр нөгөө яг мэрэгжлийн үг хэллэгүүтэй байдаг. Гэхдээ нөгөө талаараа миний яг энэ цаг болохоор зөв айгүй энгийн бас нөгөө хүмүүст маань илүү ойлгомжтой байхаар бодсон байгаа. За тэгээд ингээ харахаар зэрэг гоё ногоороод ингээ харахаар зэрэг гоё ягаараад энэ яг ямар учиртай вэ? Одоо тэгэхээр 7-тай сетийг яг хайрцагнаас нь бид нар одоо энэ хайрцагнаа ингээ биш шүү дээ тий. Хайрцагнаас нь гаргангуут ийм өнгөнүүд байгаа байхгүй юу? За тэгээд өнгөөр нь аваад үзэх юм бол одоо байгаль дээр байдаг ийм natural өнгийг сонгосон бас энэ 7-тай өнгөтэй. Окей. Natural. Тэгээд ахад нэг зүйл нь бас харах юм бол ямар нэгэн гол хотын бүтээгдэхүүнүүд бүгд ингээ ижлэхэн өнгөтэйгээр савлдаг бол энэ удаагийн бүгд өөр өнгөөр савлцсан байгаа. Тэр нь илүү гоё. Jimma-гийн бас юм нэг өвөрмөц нэг шийдэл байгаа юм. Тэгээд нөгөө эхлээд би бас тэрийг жоохон ойлгохгүйсэн байхгүй. Айгу ингээ ирээлжлээдсэн байхгүй. Тэгээд дараа нь би яг
өөрөө хэрэглээд ирсэн чинь илүү бас сонирхолтой. Тэгээ одоо эн чинь яагаад хамгийн давуу тал гэхээр одоо манай шилжилтийн насны охтууд маань хэрэглээд би бол угаасаа ойлгомжтой, угаасаа гин бүтээгдэхүүнүүдийг байнга хэрэглэдэг. Энэ юуны хувьд бол миний үрчлэг нэгдүгээрт айгүй гоё улам одоо жоохон гүнзгий эсгүүдийг улам гүйхэн болгоод тэгээ миний насыг бол илт одоо багсгаж харагдуулаад нөгөө талаар миний энэ арьс ингээд нэг юм бараг ингээд нөгөө порлоноор бол би арьсаа порлонгаа бодох юм бол ингээд топгшоо ингээд нөгөө нэг юм гоё тийм зөөлөн нэг тийм цаанаал нэг тийм нүнчгтэй мэдрэмж өгöd байгаа байхгүй юу. Гэтэл тэгээд одоо манай чинь шилжилтийн насны 3 охин байгаа штэ. Тэгээ нөө хийлч охин маань болохоор ерөөсөө л одоо юу би нөгөө яриаг багт нь яриа авчлаа. Витамин С тий витамин С-г болохоор зэрэг хамгийн хэрэгэлдэг нь бүх охин маань байхгүй юу. Илүү гой цайрна гэд тэгээд нөгөө шилжилтийн насны охтуудын яг нөгөө нэг насны онцлогийн нөгөө барж байгаа жоохон юмнуудыг арилгасан нь болохоор зэрэг ерөөсөө яг юу дараа явж агаад дараа одоо савнгаас эхлээ явж байгаа л тий. Тэгээд тэд нар маань нөгөө ингээд арьс нь хэсэг хугацаанд айгүй гоё болоод ирэнгүүт сүүлдээ ерөөсөө өрөөндөө би чи 2 сеттэй байгаа штэ. Нэг нь өөрийнхөө өрөөнд тавь, нэг нь ингээд нийтийнхээ одоо дундаа ингээд тавьчих байгаа байхгүй ойрхон. Тэгсэн чи өрөөгөө ингээд авчаад ерөөсөө надад бараг олдохгүй болчиход байгаа байхгүй юу. Тийм болохоор зэрэг тэгээ бас хүүхдүүд маань өнгө нь айгүй гоё таалагдсан. Тий. Тэгэхэд энэ гоё ногоон өнгнөөс эхэлж ярих уу ямар байна та? Ханаас гэж ярмаар байна. Уусаа энэ нөгөө бүтээтгүүний нөгөө хэрэглэх дараалал гэж байгаа шүү дээ. Хэрэглэх дараалал нь бол энэ ногоон өнгнөөс эхлээд явах юм. Тэгээд энэ ногоон цэцэгтэй хэсэг гэсэн үг шүү дээ. За энэ дундаас энэ хамгийн түрүүнд cleanser. Одоо энэ 7 set гэ би бас нэг зүйлс хэлэхэд 7 set гэдэг их олон сонсогдож байгаа шүү дээ, тий. Тийм яг унаа. Тэгээ хүмүүс 7-7 юм яаж хэрэглэх юм ингээд тэгээд гэтэл 2 нүур байх хэсэг. Тий. Яг таны гоо сахны ширээн дээр байх хэсэг нь 3 л байгаа шүү дээ. Энэ өөрөө. Тэгээ BB крем нарын тос бид нар бол уусаа түрхдэг. Тэгэх юм бол бид нар арьс арчилгаан дээр энэ глутатин витамин С-ийн серум хэрэгжилж байгаа юм. Тэгээд хамгийн ихнээсээ болохоор нүүр цэвэрлэж байгаа шүү дээ, тий. Нүүр цэвэрлэгч тэгээд 7-7 болохоор харин тийм олон зүйл биш. Аюу кандан хейт гэдэг минималист маягийн баггүй юу. Минималист ид байгаа даа, тий. Тэгээд нүрээ цэвэрлээд тэгээ гуйжулчихж байгаа. За нүур цэвэрлэгчийн хувьд ч гэсэндээ одоо папая гэдэг жимс ер нь өөрөө энэ арьс арчилгаан дээр гүн цэвэрлдэг жимс юм байна л да. Ер нь ингээд судлаад үзэх юм бол папая маш их ашигласан байдаг энэ нүур цэвэрлэгчүүд. Тэгээд папая ашиглаж өгсөн энэ бас гуйжуулагчинд бас юу бид нэр арьс чинь 28 ханаал нэг ингээд сэргдэг. Тэн дундаа тэр өгсөн арьс чинь ингээ гуйжуулахгүй бол арьсан дээр байгаа л дээ. Тэгээ тэр нь ингээ дагташаад бас асуудал үүсээд юм байна л да. Тэгвэл энэ маш сайн гуйжуулж өгдөг. Нөгөө фермент байдаг. Өгсөн арьсыг гуйжуулж өгдөг фермент бас орсон байдаг. Тэрүүгээрээ манай гуйжуулчаас их давуу талтай. Мөн папая орж өгсөн байгаа. Тэгээд дараа нь хоёр дахь нь бид нар шууд нүрээ цэвэрлээд ингээ яачлаа гуйжуулагчдаар бас нэг анхаарах зүйл нь хүмүүс ингээ дэдээ. Ингээ дараалахаар өдөр болго хэрэглэх хэрэгтэй гэж ойлгох гэдэг байхгүй юу? Сая хоёлаа эхлээд нүур цэвэрлэгчээ ярьсан тий. Миний нүур цэвэрлэгчээс хамгийн дуртай гоё юм байдаг байхгүй юу? Зөв шууд хуурай байж байгаад ингээд аваад өгсөн шүү дээ. Дөрхөнгөд айгүй гоё ингээ хөөсрөөд гоё ингээ цагаараад бүүн гэдэг айгүй гоё тэр нэгдүгээр хүнд маш гоё зөөр яг ер нь нэг юм айгүй юм сонирхолтой гоё мэдрэмж өгдөг. Би бүр ингээ өөрийгөө ингээ хуусын дунд орцсон жаахан хүүхэд чиг одоо төсөөлөх хэмжээний миний тэр хэсгийг ярьсангүй. Тэр хэсгийг минь илүү жаахан яриад өгөө. Одоо тэр нэг пуратансо гэж солонгосоор пуратансо Паторийн юга орчуулчлаа монгол хэлэн дээр би сая тэгж агаарт гараа гэл хэлбэртэй гарч ирэнгүүтээ агаарт эсэлдээд хөөсрөн ингээд задардаг. Тэр болохоор пуратансо гэдэг зүйлээс шалтгаалж байгаа хгүй юу? Паторийн нүүрс ус гэж орчуулсан баха. Тэгээд тэрнээс болж тийм болж байгаа. Тэгээд энэ нь өөрөө хуурай гарна тий. Хуурай гарна төрхөө дахиад тэр нь өөрөө арьсыг гүнд нь цэвэрлж өгöd гүнд нь бас чигээр хадгалж өгдөг. Зарим төрлийн нүүр цэвэрлэгч бид нар угаахаар ингээд хичээлээр хэлсэн юм шиг болчдөг шүү дээ. Тэгээд ингээд угаасан дараа гис нэг юм төрөхгүй л ингээд хадгалаад байдаг. Тэгээд тэгвэл энэ арьсыг бас чигтэй байлгаж өгдөөр онцлог байгаа юм. Дээр нь одоо та сая өсвөр насны хүүхдүүдэн дээр ингээд нүрийн асуудлыг маш гоё ингээд чиглэн бариад өглөө гэдэг нь тий. Тэмүүт энд
энэ 7 төрөлд олууланд нь ингээд нэг орсон зүйлсүүд нь юу гэхээр эмийн ургамал маш их орж өгсөн. Тэгээд ийм өрөвслийг маш намдаадаг бүгд тийм болохоор илүү дэж байна тийм. Өрөвсөл намдаад чадж байгаа учраас одоо өсвөр насны хүүхдүүд ч гэсэн хэрэглэхэд өрөвслийг маш хурдан. Тэгээд дээр нь батг гардаг хүмүүс ч байгаа шүү дээ. Нүүрний асуудалтай тийм. Тэр тохиолдолд гэсэндээ маш хурдан батг хатааж өгдөг чадлал энэ 7 ланд орсон. Тэр бас би нөгөө нүүр цэвэрлэгчд айгүй юм илүү хайртай байхгүй илүү ч гэдэг байхгүй. Гэхдээ яагаад ч айгүй төгжигдчихдэг ш нэг хөөрхөө бусад нүүр цэвэрлэгч нар ч бас ингээд нэг төгжигдэл таг гэл тэгэхээр тэр нөгөө талаараа нөгөө нэг гаднаас ямар нэг юм эсэлдэлттэй нөгөө бохир орохгүй байх маш олон юм нөгөө нэг юу зориулттай юм бэлээ тэр таг гэдэг ингээд төгжигдчихдэг тэр надад амар таалагддаг ш. Тэгээ яг үнэ сав баглаг бодол дээр ч гэсэндээ хамгийн супер сав баглаг бодол дээр хөрөнгө оруулалт гэсэн. Тэгэхээр бид нарыг бодож те бол гоё савлгаатаагаар маш сайн чанарын савлгаатай үнэтэй савлгааг ашигласан байгаа. Тэгээд дахиад бид нар гоо сайхан гэдээ ярих юм бол мэдээж миний бол ингээд гоо сайхны мэрэгжлийн хүн биш шүү дээ. Тэгэхээр энэ бүтээгдэхүүндээ яг орчуулаад бид нар ингээд яг хэрэглээд явж байгаа хүний үүднээс те айс арчилгааны хамгийн чухал хэсэг бол нүүр цэвэрлэгээ. Хамгийн чухал хэсэг. Энийг бид нэр арсны гүнд нь хүртэл бид нэр цэвэрлж чадж дараа нь та нөгөө тэр гоё арсыг те өөгүй, сэвхгүй, нөсөө толдгүй тэгээд нэг толгор гоё арсыг цэвэрлэгээнээс эхэлж бий болох байгаа байхгүй. Тэгэхэд маш сайн гүн цэвэрлэж өгнө. Дээр нь одоо тийм буудага одоо гүн бууддаг бидний хувьд л их амар сүртэй бууддаггүй нөхдүүд байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь маш хүнд одоо буудалт хийдэг хүмүүс гэсэндээ цэвэрлэгийг супер хийж явах хэрэгтэй гэдэг. Цэвэрлэгэнд атсар их ач холбогдол өгдөг байгаа. Тэр нэг будагтай үеийн оройны цэвэрлэгэн дээр бол ер нь 2 удаа заавал угааж өгөөрэй. Тийм. Нэг удаа угаалтаар бид нар ихний будагныхаа хэсгийг авчиж байгаа байхгүй юу. Хоёр дахь хэсэг дээр хахад бид нар арсны гүний хэсгийн бохирыг салахын тулд 2 удаа заавал хөөсрүүлж угаахыг зөвлөдөг. За тэр дараагийн бүтээгдэхүүн бол гуужуулагч. Гуужлагчийг бол бид нар ямарсан 7 ногтоо арсныхаа онцлог шалтгаалаад хэрэглэнэ. Хуурай арстай одоо таны хувьд бол би бол 7 ногт нэг л хэрэглэж байгаа. Хэрэглэж байгаа хуурай. Эхний удаа бол би яг нөгөө хэрэглэх нь бол айгүй гоё ингээд аюу сайн гууждаг. Тэрэнд нь болоод би нөгөө жоохон ойрхон хэрэгэлсэн байхгүй 7 ногт 2 удаа. Миний арс бол ерөнхийдөө холимог төрлийн арс. Тэгсэн чинь арс маань нөгөө хуурашаад байгаа юм шиг санагдаад энэн дээр бас хүмүүс анхаарахад эхний удаа бол угаасаа гуужулж байгаа учраас тэрэн дээр одоо ямар нэгэн ийм юу одоо яана энэ аюу сонин бүтээгдэхүүн юм биш үү гэд төрүүлээд одоо нэг ийм сөрөг бодол авах ийм авч болохгүй тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй байлээ гэж би анзаарсан. Тэгээд яг тэгнэ. Тэгэхээр арсныхаа онцлогтой харуулад миний болохоор нэг холимог тослог арстай хүн болохоор 7-3-аас 4 удаа хэрэглэсэн ч яах чгүй байхгүй асуудалгүй. Тэр хуур арстай хүмүүс гэдэг гуйжлыг өдөр болгон хэрэглэж болохгүй 7 ногт 1-2 удаа байвал тэр өөрснөө арсны тохиолдолд та өөрөө гуйжлыг хэрэглэж болно гэж зөвлөх байна. Мөн адил төрөн хэлсэн те фермент арсыг гуйжлыг фермент маш сайн орж өгсөн учраас энэ гуйжлагч нөгөө саунд орсон юм шиг юм гоё мүлгэр гөлчгөр болгодог гуйжлагч юм байгаа. Халтраад байдаг. Тийм. За дараа нь ингээд бид нар цэвэрлэгээ явсны дараа одоо глутатин витамин С-ийн серум орж ирж байгаа. За яг нөгөө арс ачхан дээр орж ирээд 4 гасаа дараа хамгийн түрүүнд шүршиж хэрэглэх зүйл бол энэ витамин С-ийн серум баггүй юу. Тэгэд энэ дээр нэг анхаарах зүйл нь энэ өөрөө ингээд холилдсон энэ хоёр хэсэг байгаас дээрээс нь цас хэсэг байгаа. Доотлох цас хэсэг байгаа. Энийг заавал ингээд сэгсэрч аваад хэрэглэнэ. Тэгээд нөгөө мультисенсийг бид нар шүршгээр ингээд нэг гоё өргөн зайд ингээд марантад өргөн зайд шүршигддэг шүү дээ. Тэгэр шүршээ сурцсан хүмүүс энийг ингээд шүршгээр тэг шүршнэ гэж бодож магадгүй. Тэг шүршихгүй шүү. Шууд ингээд нэг юм би өөрөө ингээд туслаар Осол юм шиг болоод тэгээд энд ингээд янгутаад жоохон тараад. Тийм яг ингээд шүрчээ дөрөвсдөө шүрчээд ингээд гараараа заавал тарааж өгөхийг бодоорой. Тэгээд энэ шүрчлэн дээр нь хаад ингээд жоохон апдейт хийх гээд ажиллаж байгаа. Тэгээд дотор нь орсон тос уснаас шалтгаалаад ингээд шууд ийм манантад ус шиг шүршигдэж болохгүй байгаа байхгүй юу? Энэ өөрөө дотор нь байгаа тасан шалтгаалж гэсэн үг. Хамгийн гол нь эн чинь нөгөө нэг цайруулах үйлчлэл гэдэг. Тэгээд бидний бас аюул сайн мэддэг одоо нөгөө синдрелла буюу глутатион байгаа гэдгээрээ витамин С байгаа гэдгээрээ энэ бол ерөөсө манай нөгөө октод хүртэл мэдсэн ингээд ээж гэд юм төрүүлж дуусаад байгаа байхгүй юу? Яг үнэ. Тэгэхээр глутатион одоо витамин С эднэр бол ерөөсөө эмэгтэйчүүд
харахгүй хичээж штэ бид нар чинь одоо ингээд 100 болон гол борлочихгүй мэдээж нар нь борлож болно те гэхдээ хурд нь тэрийг цайр хаяр хэмжээг бид нар авахын тулд энэ витамин С өөрөө маш чухал байгаа байхгүй юу. Тэр нь одоо бидний арсны меланин гэдэг одоо өнгө хувирдаг те одоо арсыг сэрх тол бүсгдэг эс гэж байгаа гормон ялгардаг байгаа. Тэр гормоныг бас бууруулж өгдөг. Одоо зүйлүүд витамин С гэхээр зөв тол бүсдэг тэрийг ч гэсэн багсдаг гэсэн. Яг үнэ. Тийм. Тэгээд супрэ та гоё цайрсан бас юм өнгөлөг гэгээлэг арсыг одоо хүсэж байгаа бол дээр нь арсны эд эсийг бид нар витамин С ингээд төрөхөд авах тусам гаднаас нөгөө масан хамгаалт өгөөд арсны эсийг өхөлдөггүй хамгаалж өгдөг асар том давуу талтай байгаа байхгүй. Тэгэхээр маш супер. Энэ ястай миний гэсэн хайртай. Тэрлээ хамгийн түрүүнд дуусчихсан. Бид 4 сараас очиж анх ирсэн цааш одоо хэдийхэд дуусчихсан юм бэ? Энэ аюулгүй дуусчихсан. Тэгээ манай бүтээгдэхүүнүүдийн хамгийн энэ нөгөө давуу тал нь болохоор нэг бүрчлэл нөгөө нэг савлгаатай бас салгаж одоо жишээл эхлээд бол мэдээж энийг цогцоор нь аваад тэгээд давуу одоо хэрглэж байгаа илүү одоо юунуудаа болохоор нэг нэгээр салгаж худалдаж авах боломжтой бас байгаа шүү дээ. Тэгээ ширхглээд авч болно гэсэн үг гоё салгаад. Тэгэхээр ч одоо ингээ үзэх юм бол хамгийн түрүүнд дуусж байгаа нь ерөөсөө саяны витамин С recovery Sika intensive cream group бол хамгийн түрүүнд дуусаад байгаа байхгүй юу? Intensive cream бас яг тэгж байгаа шүү. Нөө зохиндоо үрчлээтэй хэсэгтээ илүү одоо анхаарч хүзүүндээ бас нөгөө айгуу сайн дүрхэж байгаа. Тэгэхээр intensive cream бол бас айгуу тийм одоо бид ингээ глутатионын серум төрөгчөөд дараа нь recovery serum одоо төрөх байхгүй юу? Дараал нь recovery serum-ийн хувьд болохоор арсыг нөхөн төлжүүлж чаддаг серум байна шүү дээ. Масаа нөхөн төлжүүлэлт одоо хийдэг серум. Тэгээ энэ дотор маань одоо бидний арсанд хэрэгтэй амин одоо хүчлүүд нь дээр нь минералууд нь тэг ингээ орцсон байгаа энэ 7 сектанд олуулна. Тэгэхээр залангуяа нөгөө арсан дээр нь батгахтай нөсөө толботой дээр нь одоо өсвөр насны хүүхдүүдийн асуудалтай үед бол recovery serum энэ үг нь тэр чигээр нөхөн төлжүүлэх serum гэж штэ тий арсыг асуудалтай байвал хатааж өгөөд маш хурдан нөхөн төлжүүлж чаддаг гэсэн бол одоо энэ байна гэсэн үг байхгүй юу. Тэгээд recovery serum дотор бас ингээд дуртай юм бол бид нэр macadamia oil, argan oil, наран цэцгийн oil гэдэг юм өнөөдрийн зах зээл дээр хэрэгэлдэг хамгийн үнэтэй хамгийн нандин тоснуудыг энд авцсан байгаа, оролцсон байгаа. За тэгээд дараа нь бид нэг одоо дараална витамин С-ийн серум хэрэглээ, recovery serum хэрэглээ, тэгээд Sika тасыг хэрэглэх байхгүй юу. Тэгээд Sika тасан дээр болохоор intensive cream гэдэг. Intensive cream дээр маань юу хагаа гэхээр одоо арсны бүтэц өөрөө коллаген, дээр нь эластин, дээр нь гаулерин ч гэж нэрлэж байгаа, хиалурин ч гэж нэрлэгдэж байгаа. Энэ гурван зүйл дүүрэн байх юм бол энэ арс өрчихгүй гэнэлтэй хоогоодаггүй гинэ. Тэр энэ гурван зүйлийг дүүрэн байлгах зорилго бол энэ 7 сектийн зорилго гэж ойлгож байна. Тэрнээсээ энэ одоо Sika intensive cream дотор саяны эластиныг ирчимжүүлж өгдөг, коллагены нэлэгчдийг сайжруулдаг. Дээр нь 11 төрлийн хиалурин орцсон байхгүй юу? Тэр Gemma-гийн одоо бүтээгдэхүүнүүд дундаас хамгийн үнэтэй, хамгийн супер intensive cream. Хамгийн хөрөнгө хайсан гэж бас нөгөө захирал маань ярьж ирсэн. Тэгээ би нөгөө нэг манай ер нь хүмүүс маань ингээд зохины тусны хэрэглээ сурцсан байдаг те. Тэгээд зохины тос яах вэ гэдэг тэгэнгүүт ерөөсө зохины тосонд ордог бүх одоо тэр нандин жавхал элементэр жижигтэй юунууд болохоор орцнуудад энэ intensive cream буюу одоо таны хүзүү нүүрэн зориулаа гаргацсан юм шүү. Тийм болохоор зохиндоо те ингээ урууландоо хамгийн дээр анхаарал татсан хэсгүүдтэй сайн төрхөрэй гэсэн. Яг үнэ. Тийм. Sika тэгээд нөгөө бид нар шиг ингээл хайрлал нэг ингээл тэгэхээр орхичдаг. Тэгэхгүй одоо өөртөө сайн хөрөнгө оруулалт тэгээд маш гоё ярьцтай болоё гэж хэлсэн бол нэг төрөгчээд байлгаж одоо дахиад сайн давхар 2 давхар 3 давхар төрсөн ч болно. Тэгэж хурд үр дүнгээ үүсэх боломж бас байгаа. За тэгээд одоо саяны одоо Sika intensive cream, дээр нь recovery тэгээ витамин С-ийн серум эднэрийг болохоор бид нэр шөнийн арчилгаанд хэрэглээд ингээ унтж болж байгаа юм тий. Одоо удахгүй ахаад манай Gemma бас юу орж ирж байна гэхээр одоо нийтлэл гэж яригдж байгаа 9000 ppm-тэй эдрийг төснө дараа ахаад бүрхдэг гахалтайд орж ирж байгаа. За тэрийг дараа тусны тэгээд нэмэлтээр хэлчихэд. Тэгээд өдрийн арчилгаан дээр бид нэр өглөө эдрийг хэрэглэх гарахтаа одоо нарны тос BB крем хоёроо төрөх жаа штэ. Ерөөс бид нар ингээл тэгэл гарч ирж байгаа байхгүй юу? Тэнгүүд нарны тосын хувьд бол үнэ супер.
Хамгийн супер юу байсан гэж. Нөгөө нэг далайд одоо ингээд дүрхээд ороход байна штэ. Байгаль дээлтэй гэдэг тэр санаа агуулга бол үнэхээр хүнлэг бөгөөд маш үнэхээр одоо тэг яаж тэрийг хүртэл одоо бодож чадваа гэж бодсон. Тэгээ тэр талаар та ярьж өгөө. Яг үнэ. Тэгээ ингэсэн одоо тэгэл хүн тэгээ сураал мэдлэгийн хэмжээнд хөгждөг амтан байна шүү дээ тий. Миний хүчтэндээ яг вау, Жема үнэхээр хүн болоод байгалыг хамгаалж чаддаг, тий хайрлаж чаддаг компани маа гэдэг нэг өдрөд одоо манай нарийн тас байгаа байхгүй. Тэгээ хаваад ингэсэн гинэ. Нарийн тас өрсөн хүмүүс усанд оруулах бэлдсэн гэж шүү дээ. Бүр тийм дүрм хууль гарцсан. Тим хортой ах нь шүү дээ. Тим хортой. Тэгэнгүүт далайгаа хамгаалахын тулд тэр ингээд хоригдж ийн гэсэн үг юм байна л да. Хэрвээ муу нарийн тас химийн найрлагатай нарийн тас төрөхөд орохоор далай ургамал далайн амьтад тэрнээс шалтгаалж хордоод байгаа юм байна. Тэгээд нөгөө далайн усны амьтад ч гэсэндээ хор хүрэхгүй 100% ямар ч химийн найрлага ороогүй. Бага насны хүүхдүүд төрөхөж болох нарийн тас орж ирсэн. Миний бүрээнд дуртай дурлж байгаа. Тэгээд нарийн тасн дээр бас хэлэхэд бид нэр зүгээр хүүхдүүдээс эхлээд бид нэр өдөр болгон гарлаад бол нарийн тас төрөх сургаарай. Одоо бэбиний хүртэл хэрэгж болж байгаа нарийн тас шүү дээ. Тэгээд нарийн тас төрөхсөн төрөхөөгүй хоёрын хооронд хүнийг хамгийн их хөвшрүүлдэг зүйл юу вэ гэхээр нар салхи байт юм байна. Бас нөгөө юм гэж байгаа. Нарийн тас хамгийн нөгөө даваад юу гэхээр нөгөө нэг арьсны хорт хадраас хамгаалдаг гэдэг нь асар том ач холбогдол байгаа байхгүй тий. Тэгэхээр зөвхөн нүүрэндээ биш чихэндээ хүзүүндээ. Яг үнэ. Одоо би бол гар марандаас төрчихсөн. Тийм одоо наран гэл гарч байгаа гэсэн юу л вэ? Бүгдэнд нь бид наран тас заавал төрхээрээ энэ биеэ өөрийгөө хайрлаж байгаа та нар салхинаас хамгаалах хэрэгтэй. Тэгээ дахиад нэг юм наран тас төрсөн ч гэсэн бид нар борлоо шүү дээ. Тий. Борлох нь тодорхой байхгүй юу? Нарны тас биднээс төрхөө гаргахтаа хаарлаад байна шүү дээ. Нарны тас чинь ингэж ярьдаг хүмүүсээс бид юм байна. Баг зэрэг борлдог гэж. Баг зэрэг борлох нь та ингэж гараад өгчөөр болох нь тодорхой. Тэгэхээр таныг бүр тэр нарны тий UV одоо хит ягаан туянаас нарны одоо салхинаас хамгаалж өгч байгаа гэдэг нь чухал байгаа шүү. Хамгийн хурц хэлбэрийн тэр хортой зүйлээс нь хамгаалж өгч байгаа гэсэн үг байхгүй тий. Тэгээд ахад одоо манай нарны тасанд нөгөө одоо эктоин гэдэг нэг зүйл байгаа. Одоо нарийн тас биби кремаар туйланд орж өгсөн. Тэр эктоин гэдэг зүйл маань одоо өөрөө төрхөнгөт гаднаас бидний арьсыг бидний эс өөрөөгөө хүчтэй болгоод хамгаалахуйц дэмжиж өгдөг. Тийм одоо зүйл байгаа байхгүй эктоин гэдэг. За тэр эктоин орж өгсөн байгаа. За тэгээд биби крем. За биби кремийн хувьд гэсэндээ дандаа нөгөө 50 гэдэг байгаа шүү дээ. Хит ягаан туянаас UVA гэсэн хоёр одоо юу байгаад байна шүү дээ. Нарны туяаг тэмдэглэгээ хийхэд 50-тай тэмдэглэгээ бол юм байгаа. Нарны тас маань өөрөө өөртөөс хамгаалж байгаа юм. Дээр нь цайруулж өгч байгаа юм. Тэр нанаас хамгаалж байгаа юм. 3 янзын үйлдэлтэй байхгүй юу? Манай биби крем шүү. Тэгмэд мөн адил эктоин ороод өгсөн арьсыг маш сайн хамгаалж өгч чадна гэсэн утгатай. Тэгээд биби крем дээр ахин нэг онцлог зүйл нь юу вэ гэхээр нарны тасны хамгаалттай ороод бид нэр эмэгтэйчүүд ингэдэж шүү дээ 2 цаг тутамд явж байгаа л заавал ингээд сэргэж өгөөрэй гэдэг. Сэргэж өгөөрэй. Гэхдээ яг хуу 15 50 хүртэлх байгаа 50 өнөөдрийн байдлаар хамгийн хүчтэйгээр байна л да зах зээл дээр 50-тай тохиолдолд уул нь 9 цаг бид нэр ингээд сэргээхгүй байсан ч болно гэж үздэм. Гэхдээ биби кремийг бид нар авч явж агаад нэг 2-3 цаг тутамдаа ингээд сэргээгээд өгöd байх юм бол нөгөө нэг хүчтэй байдлыг нь бид нар нарслаас хамгаалах хүчтэй байдлыг нь хангаж өгч чадаад байна. Тэгээд яагаад одоо юун дээр нарийн тасын дээрэн дээр бид биби крем төрхдөг учраас биби кремийг сэргээгээд авах шаардлагатай болчихж байгаа байхгүй тийм. Биби крем төрч нарийн тас төрхөлтэй шүү дээ. Тийм яг үнэн тийм. Нэг товчхондоо нэг иймэрхүү зүйлсүүдийг хийж болж байна. Танд асуулт байна уу? Манай энэ нөгөө юуны хамгийн гол нь багц богдоо нэм гой бэлэг хайртай ээжтэй тий хандаа одоо бас нэг хэлэхэд ялангуяа манай одоо Монгол эрэгтэйчүүд маань гэдэг байхгүй. Эрэгтэйчүүд маань ингээ арьсаа арчлагаа мартчихдаг шүү. Тийм болохоор ер нь эрчүүдээ хайрлаад ба эрчүүддээ бэлэг өгье гэд бараг челленж зарламаар. Нэр ер нь бол тэгээд байгаа. Тийм тэгээд
бас нэг гоё давуу тал нь юм байна. Тийм. Өмнө одоо Gemma нөгөө simple гэж байхгүй шүү дээ. Энэ удаагийн орж ирсэн юм гоё simple-тэй. 7 set-ийг ингээд шууд авсан тохиолдолд дотор нь бас юм simple давдаг. За энэ simple нь 6 ширхтэй. Энэ витамин С коллаген серум нөгөө тос нь ингээ холдог учраас энийг хийгээгүй. Бус нь бүгд ингээ орцсон. Simple дагаад ирж байгаа юм. Бас энэ нөгөө нэг нэгээрээ ингээд гоё уншихаар бүх тайлбарууд нь байгаа байхгүй энэ чинь англи солонгос хэл дээр байгаа. Яг үнэ. Тэгээ энэ бол над үнэхээр ямар гоё нямбай үйл ажиллагаа орсон бай. Тэгээд ерөөсөө ингээд нэг нэгээр нь хараад хүн бүгдийн цээжлэх боломжгүй байгаад байдаг тийм байгаа. Тэгээд Gemma-гийн нөгөө та сайн англи хэл ингээ ярьсан учраас би яхаа цав баглан дээр нь энэ талд нь англитэй, энэ талд солонгостой. Би тэрийг анзаараагүй байна. Ингээ хартаа тийм үү? Тийм байна. Ингээ солонгостой байхгүй. Тэгэхээр нөгөө маш ихээр экспортлогддог учраас хэлийн чанар шууд экспортлоход амраар сабаглаа бодлыг бэлдэж бас ингээ гаргасан байгаа юм. Тэгээд одоо манай Монгол улс руу маань мөдгөн очих гэж сурах байсан. Яг үнэ урьдчилан захиалгыг аваад эхэлсэн. Одоо Монголд саяны BB кремний дотор нь бүтцэн жоохон өөрчлөлт орж байгаа. Тэгээд BB кремээс бусад энэ 6 нь бол ингээд шууд Монголоос та урьдчилан захиалга хийгээд авахд бэлэн болцсон байгаа. Аваад эхэлсэн байгаа шүү. Тэгэхээр нөгөө наадмын бас бэлгээр айгуу гоё тохиромжтой байгаа нэг талаар нөгөө талаар би илүү олзуурч байгаа зүйл маань юу вэ гэхээр зэрэг манай компани бүтээгдэхүүний хамгийн давуу тал нь болохоор солонгосч угаасаа дэлхийд даяар гоо сайхны бүтээгдэхүүнээр ерөөсөө бест шүү дээ. Тэгэхээр хамгийн сүүлийн үеийн технологиор хамгийн нарийн чанд мэрэгжлийн тэр хэм хэмжээ одоо тэр үйлдвэрлэлийн хамгийн тэр одоо нөгөө юу ч орчин тий гайхалтай тэр орчинд бүтээгдсэн тэр бүтээгдэхүүнийг бид нар яг ингээл хамт байж байгаа л танд шууд одоо хүргэж өгж байна тий орчуулж байгаа одоо энэ докторийн зэрэг хамгаалж байгаа те олон жил солонгос хэлний багш хийсэн ийм хүн орчуулад яг танд шууд хүргэж өгөө бид нар өөрсдөө хэрэглэнгүүтээ дахиад ингээд хүргэж өгж яах гэдэг бол ер нь бас бид нар маш их боломжуудыг бий болгож байгаа бид нар илүү бас гоё яагаад одоо энэ хүндэл гэж ярихад яагаад солонгос хүмүүс гоё арьстай байгаа гэдгийг бид нар яагаад бас хатуу хөтөө арьстай байгаа гэдгийг бас гоё бидний одоо тий гоё хөслөг бор арьс чинь давуу тал маш ихтэй шүү дээ тий тэгэхээр бид нар гоё арьсаа гоё ингээд илүү урт удаан ингээ сайн хадгалдаг илүү гоё залуу байдлыг нь илүү сайн хадгалдаг эрэгтэй эмэгтэйгүү те булбраа арьстай байцгаая тэгэх боломж бидэнд байна Gemma бол гайхамшиг гэж би хэлмээр байна танд ямар гоё вэ тэр өнөөдөр яг Mega TV-г сонсдог одоо бүх Mega захирлынхаа үнэн чипхэнүүдэд маш гайхалтай эмэгтэй миний бас хүндэлж авдаг хайрлж авдаг Gemma дотор орж Gemma-тай хамт дахиад бит хоёр ингээд 5 дахь жилдээ хамтдаа өгч байна. Нүдэн дээр маань өөрчлөгдөж нүдэн дээр маань үнэхээр гайхалтай хөгжиж байгаа хүмүүсийн нэг бол та шүү. За баярлалаа. Одоо аюу хоёр удаа. Тэгэхээр энэ олон тэгээд танаар дамжиж энэ олон хүмүүс өөрчлөгдөж байгаа учраас энэ бас таны тий орон зай таны хувийн орон зай та байж бүх зүйл байгаа. Миний хувьд л тэгж хэлмээр байна. Тэгээд Gemma-тай маш олон хүмүүсийг Gemma-гаар хамт өөрчлөлцгөөе. Ингэж танд өрөөлөө да. Баярлалаа. Бид нарт аюу гой цаг гаргаж өгсөн танд баярлалаа. За тэгээд та бүхэн маань өдөр болгон булбраа гоё арьсаараа нар шиг гэрэлтэж сар шиг дэлгэрч одоо сар шиг нар шиг гэрэлтэж цэцэг шиг дэлгэрч яваарэ. Баярлалаа. Сайхан надсаарэ. Сайхан надаарэ. Баярлалаа. Сайхан надаарэ.